Энэ оюун эрдэнэ засгийн газрын хувьд ямар муухай шийдвэр гарсан бэ гэхээр төмөр зам уршаа нүүрсэж байгаа төмөр зам маань өөрөө тавигдсан. Хятадын талаас тавигдсан. Гэхдээ хоорондоо 25 км-ийн ингээд зөрчсөн. 25 км зөрчсөн шүү дээ. 16 жилийн турш жил болгон 20 сая тонн коосч өндөр чанарын нүүрсийг одоо төлбөрийг төлж байгаа маягтайгаар ингэж одоо 25 км төмөр зам босгоно гэж байна. За яг хав 25 км төмөр зам босгож байгаа зөв юм биш. За энийг бодоод үзье та хоёлаа. 16 жилийн турш 20 сая тонны жил болгон. Тэгэхээр 320 сая тонн гэсэн үг. 320 сая тонн сайн чанарын нүүрсийг төлж иж тэ 25 км төмөр зам босгож байна. За 320 сая сайн чанарын сая тонн сайн чанарын нүүрсийг одоо өнөөдрийн бодлоор бол ингээд $70 нэг тонныг бодох юм бол 24 тэрбум доллар ба 24 тэрбум доллар. Тэгээ 24 тэрбум доллараар 25 км зам тавих гэж байгаа юм байна. Чи юу гэсэн үг вэ? Чи та луврал байхгүй юм да. Маш сэжигтэй. Ийм одоо байж болохгүй шүү дээ. За газар дээр тавьж байгаа хамгийн үнэтэй төмөр зам бол $10 сая шийсэн. Тэгвэл $250 сая бол уртаашаа. Тэгэхээр 24 тэрбум доллараар $250 сая ажлыг хийж шít. Ийм том юм ухаан худагтайгаа баг адилхан. Оюутлахтай баг адилхан ийм том лувр хийчлээ шүү дээ. Тэгэхээр энэ одоо юу вэ гэдгийг л одоо үзэх хэрэгтэй. За 23 тэрбум долларыг одоо хэн авах гээд байгаа юм? Тэр хятадын компани биш баг. Хятадын компани зөвхөн нэрийг л ашиглаж байгаа баг. Тэгвэл хэн энэ ашиглахлаа хэдэн тэрбум доллар ашиглахлаа энэ 24 тэрбум доллар дотор сургуулчих ба. Энийг одоо судлах хэрэгтэй.